За энэ гурвын нэг каватай гэдэг дүрэн байгаа. За энэ нь бол яг өмнө бид нэрийг үзсэн каварины гэдэг дүрмтэй бол ерөнхийдөө бол адилхан. Ерөнхийдөө бол адилхан. За адилхан болохоор энэ нь бол ер нь нэг кавари ч юм уу каварины гэдэг нь ерөнхийдөө бол оронд нь л гэсэн утгатай гээд энэ хар ухаанаараа ойлгож хад болно гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ. Эхлээд Японоор юу гэж тайлбарсан байна харъя те. За ицумоно дева наkubi гэж байгаа. За энэ болохоор дандаа одоо а үргэлжийн а хэрэглэдэг ч юм уу үргэлжийн а байсан биш. Тэрнийхээ оронд одоо би гэдэг зүйлийг одоо орлуулж хийн. Тэ эсвэл хэрэглэн гэсэн утгатай. За нэг каватте гэдэг маань бас нэг кавари гэдэг хэлбэрээр ашиглагдаж болно. За нэг кавари нь болохоор илүү мото катай гэж юм те. За мото катай гэдэг маань болохоор илүү альбом бичгийн илүү одоо альбом бичиг одоо мэдээ сонин дээрээс унших ч юм уу те сквал номон дээр байдаг ч юм катай хэлбэрийг бол тэгж ашиглагддаг шүү. За хэдүүлээ утгыг нь харах юм бол хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийн оронд өөр зүйл ямар нэг үйлдэл хийх үед хэрэглэгдэнэ гэж юм те. Хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийн оронд өөр хүн эсвэл өөр зүйл ямар нэг үйлдэл хийх үед хэрэглэгдэнэ гэж юм. За тэгвэл хэдүүлээ сицузоку буюу катачиг нь харах юм бол Мэши буюу нэр үг те. Мэши нэмэх нь нэг каватте эсвэл нэг кавари гэж юм. За ерөнхийдөө бол нэг каватте болон нэг кавари гэдэг хоёр маань яг адилхан. Юугаараа ялгаатай юм бэ гэвэл кавари гэдэг нь болохоор энэ кавари гэдэг байгаа нь болохоор зүгээр мото катай буюу илүү албан ёсны хэллэгт хэрэглэгдэнэ гэдгээр л ялгаатай. Тэгээс биш яг адилхан. За тэгвэл нэг кавару гэдэг нь юу юм бэ гэвэл хоёр талдаа нэр үг байх үед жишээ нь мэшиний кавару мэши гэж хэлнэ гэсэн үг. За рэбүн хэдүүлээ харъя те. За шачууны каватте ваташи га го айсацу иташимас гэж юм те. За шачуу гэдэг маань юу вэ гэхлээр захирал гэсэн үг. Захирал шачуу айгуу хэрэглэгддэг шүү манайхаа хэрэглээд аваарай. Чээсэд аваарай. Шачуу гэж нэг каватте гэж юм тийм үү. Тэгэхээр нэг каватагийн өмнө мэши орсон байх шачуу. За тэгвэл захирлын оронд ваташига го айсацу иташимас буюу би одоо мэдлэгээ төвшүүлж байна гэж хэлж байна. За ваташига би го айсацу иташимас гэдэг нь илүү кейго хэлбэр юм л та. За Японд болохоор кейго гэж байдаг, хүндэтгэлийн хэлбэр гэж байдаг. Японочууд одоо манай монголчуудаас ялгаатайгаар солонгостой адилхан өөрөөсөө настай хүн, өөрөөсөө албан тушаал өндөр хүн, эсвэл танихгүй хүнтэй, эсвэл тэ янз бүрийн ивент, янз бүрийн хурал эндэртээр дандаа ингэж кейго буюу хүндэтгэлийн хэлбэр одоо ашиглаж ярьдаг. За энэ дээр болохоор хүндэтгэлийн хэлбэр явж байна. Энэ хэрэг хүндэтгэлийн хэлбэр биш энгийнээр бичигдсэн байсан бол айсацу шимас болно. Айсацу шимас болох байсан гэсэн. За би энэ дээр энгийн хоёрдуулээ. Ингүүл ойлгомжтой. За нарта зөвхөн айсацу шимас болно. Энэ ита го гэдэг маань болохоор илүү кейго байна гэж бид мэдж байгаа. Кейго буюу хүндэтгэлийн хэлбэр юм байна гэж мэдж байгаа. За тэгэхээр би энэчнээс энэ хүн хаана энэ одоо тийм хаана мэдлэгээ төвшүүлж байгаа зүгээр ингээ харах юм бол миний бодлоор одоо ямар нэг ивент дээр ч юм уу те ямар нэг хүлээн авалт хурал дээр бол ингэж байгаа юм ингэж ярьж байгаа хүн байна гэж төсөөлж байна. Яагаад гэвэл захирлын оронд би одоо ингээд мэдлэгээ төвшүүлж байна гэж ингэж те хүндэтгэлийн хэлбэр яригдж байгаа учраас. За тэгвэл хоёр дахь хэдүүлээ юу л нөрий. Хоёр дахь юу л гарыг те. За бьоки 病気の先生に代わって私が授業をしますбуюу за каватагийн каватагийн өмнө сенсей байна тий багш орсон байна нэр үг орсон байна. За эхнээс нь орчуулах юм бол бьоки но сенсей буюу бьоки гэдэг маань өөрөө өвчин өвдөх
За өвчин гэсэн үг. Бьоки өвчин гэсэн үг. Тэгэхээр бьокино сенсей болчоороо өвдсөн багш, өвчтэй багш болчих. Өвчтэй багш. Но гэдэг одоо сенсейгээ но чин ин гэсэн үг шүү дээ, тий? Харьяалах юм. Тэгэхээр сенсейгээ энэ өвчтөнтэй ингээ харьяалвал одоо харьяалагдуулж байгаа болохоор өвчин одоо энэ хүн өвчнөтэй гэдэг тийм одоо нэр өгч байна гэсэн бьокино сенсей ни кавате кёва ваташига жугио шимас буюу би өнөөдөр кёва би ваташига өнөөдөр жугио шимас буюу одоо хичээл заана гэж хэлж байна. За дараагийнх нь нингэн ни кавате робот 가 하다라고 지다이니 났다 гэж юм уу. За хэдүүлээ. Сэцүцокогийн харин нэг каватагийн өмнө нинген гэж орсон байна. Нинген гэж орсон байна. За энэ нинген гэдэг нь маань болохоор мэйши буюу нэр үг. За нинген гэж юу гэж байгаа юм бэхээр ер нь бол ерөнхийдөө хүн төрлөختөн гэж ойлгочих болно. Хүн төрлөختөн. Зүгээр хито гэж бичээгүй шүү дээ. Хитоны каватыг жилээгүй байна. Нинген гэдэг нь маань болохоор ерөнхийдөө бол бүх хүмүүсийг хамарч байгаа хүн төрлөختөн гэдэг тийм ардаа нюанс бол явж байгааг ойлгочиход болно. За нинген кавате за хүмүүсийн оронд хүний оронд хүн төрлөختний оронд роботтога буюу робот хатараку жидайны ната буюу хатараку жидайны ната буюу одоо ажилтдаг хатараку гэдэг чинь ажиллах гэсэн үг. Тэгээд жидайны ната буюу одоо цаг үе болсон. Цаг үе одоо илүү монголчууд орчуулах юм бол цаг үе ирсэн гэсэн. За ингээ бүтнээр нь орчуулъя. Хүн төрлөختний оронд робот хатараку жидайны ната буюу ажилдаг тийм цаг үе нь болсон. Цаг үе ирсэн гэж ойлгож байна.